Улсын их хурлын дарга, Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрүүгийн эрхийн шийдвэр тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурл 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанд хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлээр хууль зүйн байнгын орон шилжүүлсэн билээ. Байнгын орооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар эрүүгийн эрхийн шийдвэр тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг явуулсан бөгөөд хуралдааны үеэр Улсын их хурлын гишүүн Х Тэмүүжин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг бэлтгэсэн талаар танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалзчаас Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-1 дэх заалтад заасны дагуу гүйцэн боловсруул чиглүүлсэн тул эрүүгийн эрхийн шийдвэр тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс 4 зарчмын зөрүүтэй саналыг гүйцэн боловсруулж мөн хуулийн төслийн 45-ийн дугаар зүйлийн 45-ийн 2 дахь хэсэг заасны дагуу ажлын хэсэг хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж байнгын ороогоор хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Нэгдсэн уралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлж нэмж тусган агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр бүх хиллэг дистралал бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцэл бэлтгэсэн төсөл болон байнгын орооны танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эрүүгийн эрхийн шийдвэр тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэлт бэлтгэсэн талаар хууль зүйн байнгын орооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа.